яг саналын, гомдлын шийдвэрлэх тодорхой хугацаануудыг бид нар үргэлжлүүлэх шаардлага байгаа. Энд одоо ингээд санал ирдэг хаашаа хариалагдах вэ гэдэг нь их тодорхой байх хэрэгтэй. Зам тээврийн яам руу хариалагдах юм уу гэдэг тэр зам тээврийн одоо сайдын одоо мэйл хаяг дээр шууд автоматар очоод энэ үүрэг болоод ингээд явдаг болохгүй бол энэ гомдлуудыг бид нар бүртгээлээдэг хэрхэн шийдэгдэж байгаа нь ойлгомжгүй байх юм бол иргэд гомдлоо хэлсээр л байдаг төр зэсэг одоо тодорхой асуудлуудаа шийдэж чадахгүй үлдэх магадaltaй. Тайлангийн систем нэвтрүүлсэн. Гэтэл энэ нь болохоор бүр алхам тутамдаа байн хөгжүүл явагдах ёстой юмыг нэг нэвтрүүлэл ингээ хайчдаг. Тэгээ нөгөөтг нь одоо нөгөө зэврэл сууж идэг юм бол манайх нар бас тавтагдсан л байна. Тэгээ орж ирээд ерөнхийдөө яг энэ асуудлыг олж харангуйтаа тухайн байгууллага ер нь бол хөгжүүлэлтийн компаниуд бүр шахаад эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагууд байна одоо цаг авдаг үйлчилгээ байсан ч байх болчихсон гэдэг. Тэр ямар асуудал болдог вэ гэхээр энэ үйлчилгээг нөгөө эрүүл мэндийн байгууллага бас өөрсдөө асуулчдаг. Манайхын цагаа өгмөргүй байна. Манай ачаал их байна гэдэг. Тэгэхээр энэ чинь биднээс үл хамаарсан баг. Энийг бол иргэн ерөөсөд бодохгүй. Хоолой засаг 2 гэдэг Дэлхийн банкны санхүүжилтөд төслийн хүрээнд иргэжил хиймэл оюун ухаан дээр суурилсан энэ 11.1 төв болон ер нь өргөдөл гомдлын бүх мэдээлэлээр дүн шинжилгээ анализ хийсний үндсэн дээр ямар гомдол яагаад үүсээд вэ? Дээрээс нь тэрийг нь шийдвэрлэх нь хэрвээ гэдгийг нь одоо шийдвэр гаргах ерхий сайд болон сайд нар дашбордоор харуулдаг бай гэж. Ингээ гаргаад ирэх юм бол ерхий сайдд өдөр болгон жишээ нь хаана ер нь асуудал шийдэхгүй байна гэдгийг өглөө босоод л хараг. Тэгээд шууд үр чиглэлөө өгөөд тэгээд ирэх холбоотой. Ийм байх боломжтой.